Тэгэхээр янз бүр штэ тэгэл яг ч Монголд ирээд дуудуулаад байгаа. Нутагтаа очиж дуулаач. За тэгэл харахад Монгол царайтай яад аялахтай юм ч гэдэг юм уу. Нэг тийм мэдгүй ингээл нэг өндгнөөс өө хайдаг хүн зөндөө байдаг штэ тий. болохоор өвөр Монголдоо одоо Хөлбөмбөр аймагт өсөж төрсөн. Одоо их сургуулаа төгсдөө яг одоо өвөр Монголдоо байсан. Тэгээд магистра Монгол Улсын соёл урлагийн их сургууль уртын дуучны мэргэжлэр сураад докторантад сурж ирээд тэгээд нөгөө хувь заяа гэдэг юм уу нөгөө нөхөртөө таарад тэгээ Монголд одоо ингээд суурин амьдарч байна. 17 оноос хойш. Тэгээ миний хувьд бол багасаа дуу урлагт дуртай. Амар юм дуулах дуртай, бүжиглэх дуртай тийм хүүхэд байсан. Одоо 3 настай байхдаа л манай аавын одоо бичиж үлдээсэн касет байдаг. 3 настай анараас дуулна гэд өөрөө өөрийгөө зарлаад ингээд дуулдаг. Тэгээ одоо ингээд дуучин болоод уран бүтээл хийгээд бол 10 11 дэх жилдээ болж байна. Тэгээ нэг 60 70 дуу дуулсан урын сантай тийм дуучин. Нөхөр маань яг монгол хүн. Тэгээд уг нь бол ингээд сурна гэж байжсан хүн чинь тэгээд ингээд амьдраад хүүхдээ болоод тэгэл амьдрал яг Монголд өрнөж байна. Тэгэхээр цаанаасаа л юм нэг хувь тавилан байсан уу? Эсвэл одоо ингээд багасаа нөгөө Монгол дуучдын дууг ингээд сонсч өссөн. Тэгэл тэр үед чи ингээд дуучдыг шүтэн биширдэг. Тэгэл сонсох дуртай. Тэр юу л ингээд хөтлөөд намайг Монголд амьдрахын одоо өнөөдрийг ойлгосон юм болоо гэж бас боддог. Тууштай уран бүтээлээ хийн. Тэгээ анхны тоглолт бол ёстой л өөрийн зоригтой л хийсэн гэж хэлж болно. Бодож байгаа юмаа хийгээд онсон ч алдсан ч бай өөрт нэг юм нэг төрөгдөл байна шүү дээ. Гэтэ анхны тоглолт бол төсөөлж ирснээс маш их гоё болсон. 3000 гарын хүний суудалтай ингээд том UB Palace-таас тоглолтоо хийнэ гэдэг бол миний хувьд бол бүр маш юм мөрөөдөл байсан. Тэгээ тэр маань биелээд маш олон хүмүүс ингэж хүлээж аваад тоглолт маань сайхан болоод яг гол юм нь бол зөв байсан. Тоглолтоо хийж чадсан гэдэг бол маш одоо онсон гэж бодож байна. Тийм болохоор өнөөдөр бас ингээ 2 дахь тоглолтоо хийх зориг ирж хүч байгаад байна. За миний 2 дахь би даасан тоглолт. Одоо бүхэн өрөөнд болж байна. Анхны тоглолт маань бол 23 онд UB Palace-т Анар гэж нэртэй тоглолт хийжсэн бол одоо 2 жилийн дараа 15 оны 4 сарын 9-нд Монгол бүхэн өрөөнд Анартай үдшгээд тоглолт нэрээр одоо Анар би өөрөө Анар гэж нэртэй. Тэгээд эхний тоглолтоо Анар гэсэн, хоёр дахь Анартай үдэш. Тэгээд нэг Анар гэдэг нэрэл одоо тоглолтоо нэрлээд Анар гэдэг юм дуучин байдгаа гэдгийг л бас хүмүүст хүргэх зорилготой.